За та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр бол одоо манай нисэх хүчний нэг салбар нэгж болсон одоо автовазын ардлыг хангалтанд байсан автовазын Ахмад үеийнхэн маань ирсэн. Манай энэ хүүхдийн төвд ирж одоо өөрсдөө болон тухайн үеийнхаа ажлын байдал, ажлын нөхцөл одоо хамт олон дурсаж ярих тийм сайхан учиртай өдөр. Өнөөдөр бол одоо бааз үндсэндээ бааз болж үүсч хөгжсөн өдрөө гэж жавхаа хэлсэн. Тэгэхээр бас юм учиртай байт юм байна. Энэ өдрөө бид нар ингээд цуглаад сайхан хөгжүүлтэйгээ хуучлаад хөгжүүлийнхаа энэ хонхорт буйн тухайхаа хонхорт ирсэн одоо өөх төхийг сонсож суух болсондоо баяртай байна. Тэгээд та бүхэнд шөөрт удаан асалж удаан жаргаж одоо бидэнд өшөө олон хууч ярьж тухтаа сайхан сууж хөрөлтгийг хүсье. Манай ээлжид юу зүйлийг хэлж гин хэдийгээр цар тахлын юм хүм байгаа ч гэсэн бид нар ажил үйлсээ ингээд төлөвлөгөөт юмудаа ингээд явуулж байгаа. Өнөөдрийн уулзалтанд хүрэлцэн ирсэн ахмадуудаа өнөөдрийн уулзалтын гол эцэдэл манай автовазын үүсгэн байгуулах уу анх байх үед нь оролцож байсан ахмад үе жолоочд байж байгаа. Жолооч нар тухайн үед үүрэг гүйцэтгэжсэн хэсэг баригадын дараах тодорхой хэмжээний алба ашижсэн ийм улсууд байгаамаа. Тэгээд ингээд энэ гурван ахта хамгийн сайн сайхан бүхнийг хөсөө өрөөгд тэгээд ах нар юу та бүхэн ингээд иргэний агарын тээврийн системд ингээд систем байгуулагдаад энэ орон нутагт одоо хүн ардаа үйлчлэх одоо засгийн газрын шийдвэр гараад 56 оноос хойш ингээ байгуулагдаад ирэхэд энэ үүнийг дагалдаж заавал байх ёстой салбар нь бол автоваз байсан. Яагаад гэвэл хөдөө орон нутагт одоо нисэж байгаа А2 эндээс очиж байгаа отын онгоцны түлш шатхууныг одоо тухайн байралд нь хүргэх одоо ингээд хамгийн гол одоо их юу литрээр нь байтугай туслаар нь дутааж болдгоо тийм үйл явдлыг хариуцж тэгээд тэр үед маань одоо жишээл 50-аад оны бүгс 60-аад оны их юу дундуур 70-аад оны их энэ та бүхний эд байж исэн үед одоо зам харгуу гэж ямар байлаа. Уул даваа гэж ямар шүү байлаа. Тэр үед одоо жинхнээр дөрвөн улирал үйлчилж исэн байх. Одоо гэх шиг юу болцсон биш. Өвөлдөө цасан дунд жалтаргаа улгаа үүсдэг. Зундаа үер бороо наадар нь шавар шалбааг шавхайн их болдог. За тэгэл одоо хавар хавсарга намрын одоо тэр цан хяруу энэ тэргээл одоо 9 бэрхшээл тэгэл тэр үед зам харгуун одоо дид бүтцийн систем маань төдийлөн их айхтар хөгжиж чадаагүй тэр байтугай холбоо харилцааны одоо эсэгч гэсэн одоо бас одоо гэх шиг тийм тодорхой төвшөнд хүрээгүй үед энэ тэнд элдвийн хээр газар хаа нэгэн газартаа эвдэр гэмтэл болоход тэр болгон одоо гэх шиг юм бариад ингээд холбогдоод барьж чаддгүй өөрөө эвдрэл гэмтэл болохоор засварчин тэгээ тэрийг засчаараа механик болоод өөртөө зөвшөөрлөгөө явуулдаг. Нөгөө буудал дээр очихоор яруу нягтлан болцсон тусал граммар нь хэмжээд нөгөө бензинээ өгөх гээд байдаг. Буу үрээд гарахаараа юу анчин болчих гээд байдаг энэ ч одоо тэгэл одоо тэгэл би намайг авахутай гэж явжсэн зөндөө байгаа үед юм байгаа бах тийм ээ. Тэгээд байсан гэсэн шүү. Тэгээд нэг уул хатан дээгүүр одоо том даваа юм хүмд дундуур явахаар ч нөгөө алсын аянд явсаар байгаа таандыг нисхийн автовазын жолооч нарыг бүгдийг таньдаг болцсон. Аян замдаа сайн яваараа гэд тэр юунууд нь тэгээ явуулдаг байсан гэж нэг тэгж ярьдаг юм билээ. Тэр ч одоо ер нь тэгэл их л явж исэн л явах. Тэгээд ингээд эн чинь одоо тухайн үед нам засаг төрсгөөс авсан арга хэмжээний үе болохоор ч одоо аймаг болгон нөгөө ногоон онгоцлог, сэксгэр онгоцлог, сэрвгэр онгоцлог одоо тийм зарим ч одоо уурн үрдэг юм яадгийн бөөлжүүлдэг тэр болгон байсан болохоор тэр болгоны шатхууныг цаг хугацаанд нь хөргөж явах, тасралтгүй хангаж байх тийм ээ. Тэгээд ийм их хүнтэй үүрэг яагаад ингэж аваад явж исэн
юу үүрэг даалгавар биелүүлжсэн. Тэгээд нийгэм маань төлөвлөгөөт эдийн засгийн үе байсан болохоор бас жоохон төлөвлөгөө биелүүл. Төлөвлөгөөгөө биелүүлсэнгүй. Энэ тэрэ гэх бас нэг асуудал юу хүнд ингээд ордог байсан шиг байгаа юм. Намайг 1972 онд нисгч болоод ирж яхад ерөнхийдөө бол одоо ингээд энэ жолооч нар ах нар бол одоо ингээд хоронд живж исэн. Тэнд живж исэн. Магадгүй ангийн тооллого юуны говийн дархан цааст газарт зураг авах энэ төрхтэй зэрэг тэнд нэг нь машинтайгаа очсон л одоо ингээл нөгөө тэгээ халуун хүйтэнд нь одоо юу гэдгийг нөгөө салхисава хавсраг халуун хүйтэнд нь ёстой л нөгөө улсын үнэтэй цайтай эд хөрөнгө юм хүмийг ягаад дотор нь атсан бараа нь их үнэтэй бараа байгаа байхгүй юу? Одоо тэгээд энэ чи өөрөө лаборант болсон. Төршний лаборант болсон. Өхөөр нь яран болцсон. Ачаад явахаар жолоо машиныхаа кабинд орохоор жолооч болдог. Эвдрүүл засварчин болчдөг. Тэгээ ганцаараа давхиж явбал дуучин болчдөг. Бөөрөөд гарвал ангийн байцаагч болчдөг. Энэ 3 дуутай авах шүү. Тийх бах тий. Тийм байгаа. Энэ хөөжсэн наадхаас асуулаа. Одоо ярих бах. Тэгээд манай юу энэ нэвтрүүлэгт өнөөдөр юу гармааг бай. Тэгээд ойдугаа жинчуугаа гэд 3 удаа автобазад одоо тодорхой цаг үеийг илээж тодорхой хэмжээнд байжсэн ахмаднууд аваа оролцож байна. Гармаа говь маань бол өмнө Говь аймгийн Булган сумын ууг бол 1957 онд иргэний агарын тээврийн системд энэ автобазад ирж исэн хүн байх юм. Тэгвэл ойдугаа бол Архангай аймгийн Тариат сумын тэгээд энэ 62 онд энэ иргэний агарын тээврийн системд ирж явах юм. Тэгвэл Жанчуугаа бол Завхан аймгийн Цэцүү уул сумынх байгаа. 68 онд энэ манай автобазад одоо ингээд үйл ажиллагаагаа тэгээд тэр чигээрэл бүгдээрээ энэ юуны автобазад агарын тээврийн иргэний засгийн автобазад ингээд насыг барж гавьяаныхаа амралтанд гарсан 3 ахмад авто тээвэрчин маань сууж байна. Ингээд яриагаа би хамгийн ахмад наснд гармааг угаас эхлэе гэж бодож байна. За би өмнө Говь аймгийн Булган суманд 1935 онд төрсөн хөө. За тэгээ мал малж эцэг их гардыг амьдарч байгаад 1952 онд Дорногов Зүүн Баянгийн Оросын геолог хайгуулын сургууль комбинатад хэлсэж тэнц хөрөмдлөгийн мастер жолоочийн мэргэжлээр суралцаж байгаад одоо 1954 онд төгсжээ. Тэрнээс хойш Дорнод аймагуудын геолог, халахлын геологийн ангид Оросын геологийн ангид ажиллаж байсан. За ингээ 1900 тэр үеэс хойш 1957 онд цэрэг төлөв татагж ирсэн. За ингээд зэрэг татагдаад ирсэн чинь техникийн мэрэгжилтэй 10 төгссөн 8 дугаар ангиас 10 төгссөн хүүхдүүдийг нисхийн дунд сургууль нисхийн нисгчээд хөөст Батламгаалах яамнаас тушаал гарч доод нисэх гэж байхад бид нар тэнд 32 хүүхэд ирж байсан. Тэр үед ажиллаж байсан одоо жанр тэгэл цаг мог гэл бүгд одоо өөд болчихсон байна. Төгсөө. За тэр үеэс хойш би тэнд ажиллаж байхдаа бол 58 59 онд манай нисэх байгууллагыг энд иргэний агарын тээвэр болгох гэж наашаа энэ дэнжид нүүж ирсэн. За тэрийн үед нүүж ирэхээ үед бол нисэхэд тэр анги салбар бий болгоод 108 дугаар анги гэж бий болгоод 5 G-тэй 167 машинтай 5 ахлагч өгч байсан юм аа. За тэгээд тэр үед ажиллаж байсан жолоотноос маань нэг нь одоо энэ юунд Батламгаалах яамдаа үлдэх шаардлагатай болсон. Манай салаан дараагаар бол алдар төслөгчийг томилж салаан туслахаар намайг баг төрөвч талтай болгож энэ салбарыг удирдах байгаад тэр үед одоо доод нисгэд бол Батламгаалах яамны нис хөрөлдөөн байдаг байсан учраас тэрний үед бид нар бол онгоцонд бол масл бензинийг бол гараар зөөж сомолдог. Фойлд
Тийм байсан үе. За тэгээд тэндээс наашаа Батлан хамгаалахын яамны тушаал 1958 онд гарцаа тушаалын намрыг бас мартчихжээ. Тэгээд наашаа нүүх болсоо 1958 онд байж байсан чинь намайг нэ техникийн мэрэгчлээ болсон ч нөө байнгын хөрсөөс сургууль нисхийн хөрсөөс болиолоо жолооч хийгээд тэр үе G5 машин байсан. За тэгээд G5 машинтай 5 жолооч энэ Жахогийн аав цэрэн дондог Жамин шөрөөгээд Гүнгадрын тэргээд 67 ордыг цаалаа хөгш юм байсан те. Одоо тэгээ бүгд өөд болоод одоо өнөөдрийн хувьд бол цэрэн байгаа хүмүүсүүдээс л одоо энэ цэрэн дондог битэр үлдэжээ. За тэгээд энэ нисхийг байгуулахын тулд дороос бол G5 машинаар бид нар тэндээс одоо хайдан нисэх нэрээ тэр ахлагч нартайгаа ингээд нисхийг доод нисхээс нааш нь одоо энэ техникээр яадаг янз бүрийн нүдэ зөөрлөж энэ нисхийг анх бий болгож байлаа. За тэгээд энд хүчлээд ажиллаж байх амьдрахаар болж бид бол 30 хэдүүлээ энэ хойно ганц нисхийн өнөө курс хийдэг хүүхдүүдтэй тэр үеийн цэрэг байсан үе. Тэгээд тэднэр дээр би баярлаад ингээд тэргээ бариад энэ нисхийн орчин бүхэл юмнуудыг зөөдөг сургуулийн хүүхдийн манай энэ зөөдөг доод нисхрүүдэд биоминатор зөөдөг тиймэрхүү байсан. За тэгээд одоо удаан жил ажиллаж байгаад энэ нисхийн юунд нислэг бий болсон юм аа иргэн ягааны тэрийг. За тэр үед бол ингээд дороос машин Батлан хамгаалахын яамнаас нэг 5 G5 өгсөн нэг 67 та. Ингээд нисхийг бий болгохын тулд Оросоос бол аана иржсэн. Техникүүдийн одоо тэр үед машин тэрэг байдаг байсан учраас намайг бол одоо энэ техникийн онгоц самлах энэ ажиллагааны талбай дээр ажилладаг юм үүрэгтэй ийм байсан үе. За тэгээд тэр үед бол нийт хүмүүсүүд бол цөөхөн нисхийн одоо хүмүүсүүд манай штабын дарга Дамдын хорондоо гэж байсан үе. За тэгэл штабын дарга даваад энэ нөгөөрөө энэ талбай малбай бүхэл юмнуудыг зохион байгуул гэл нэг цэрэг харуулсан юу энэ зүйлдээ бүр энэ талбай энтрийг зохион байгуулах янз бүрийн нислэгийн юмнууд энтерт оролцуулдаг энэ төр болж байлаа. Тэр үед бол бид нар одоо цөөхүүлэх нэ байсан. За тэгээд тэрэг техник авах шаардлагатай болсон. Батлан хамгаалахын яамнаас сомлогч машин ингээд зил 150 машин 6 хязгаарын цэргийн ангиас 2 машин тэгээд жолоочны хамтаар авчирч бий болгож байсан. За тэгээд ингээд бол гараж болгож тэр үед бол энэ бааз мааз гэж байгаагүй бид нар. За тэгээд нисхийн шатхуун тээвэрлэлтэнд явдаг олцоо тийм аймагуудад тээвэр хийдэг энэ жолоочны Батлан хамгаалахын яамнаас ирсэн хүмүүсүүд байсан. За одоо ганц нэг төрлөд авицэр ингээд одоо манай энэ жолоочнор бол мэдээ тиймэрхүү байсан. За тэгээд би бол энэ хоорондоо ингээд нисхийн шугамаар энд ажиллаж байгаад одоо нислэг нислэгийн юунаас болоод нэгэд бааз мэрэгчлээ байсан учраас жолооч байсан учраас техникийн мэрэгчлээ сонгох гэж байгаа. Ингээд ажиллаж байх хугацаанд Оросын холбооны улсад 56 онд 59 он байна. 59 оны сүүлд 60 оны ихэр Оросын холбооноос улсын техникийн дон сургууль механик ангид явж суралцаад тэнд 5 жил суралцаж механик мэрэгжилтэй болж ирээд Батлан хамгаалахын яам мэдлэлээр явсан юм болохоор энэ цэрэг байж байгаа явсан юм болохоор Батлан хамгаалахын яамны мэдлэлээр тэнд Батлан хамгаалахын яам ирээд одоо хойроо нисгтэй очиж нэгээд гэсэн чи юу нисгт явуулах нисгэд одоохондоо оронтой байхгүй механик өөр газар ажил төр ажиллаж байна. Ингээд хаана ажиллаж байд юм бол доо гэж байсан Батлан хамгаалахын яамнаас шууд барилгын зэрэгт тойрлоод хийсэн намайг.
За тэгээ барилгын цэргийнхүүд барилга одоо энэ махкомбинат байна, тэгэл хийсний үйлдвэр байна. Тэгэл орон сууцны барилганууд байна. Янз бүрийн барилгауудыг засгийн газрын өргөтгөлийн барилга байна. Тэр үнд бол манай барилгын цэрэг бол барьж ирсэн тэр үед. За тэгээ тэр үед бол би бол сургуулаа төгсөөд ирсэн болохоор нэг офицер цаалаа өгсөн юм аа. За нэг төслөгч залтаа. Барилгын цэгийн 164 дугаар ангид ашиглалтны дараагаар төр томилсон. За тэнд ажиллаж байхад бол энэ манай нисхийн хүмүүсүүд энд одоо энэ эрдромыг байгуулж байх үед одоо тэр засгийн газрын өргөтгөлийн барилгад цемент, бетон цемент зурх нисхээс сомлогч сонсмол машинуудаар зурмаг ачаад одооний гүүрийн зам дээр ингээд ойчирлуулаад очиж байсан юм гүүр санаанаас гардаг. Тийм их хүч байсан. Тэгээд одоо би нисэх рүүгээр нэгэл өргөлж ярьдаг. За тэгээс үүдээ тэндээ байж байсан хангамжтай ирээд хангамжаасаа болоод тэгээс үүдээ байж байсан энэ эрдром руу шилжиж ирж байж байгаад ингээд байж байсан чинь энэ баазанд манай баазын дээр балдарч анх эхлээд миний салаан дээр байсан чинь намайг дуудаад энэ баазд хэсэг механик ажил хий ашиглалтын дарах юм. Тэгээ нэг гараж болгоод энэ хойно нэг жижигхэн гаражийн хэдэн нэг жижигхэн барилга тэ гараж бараа. Тэгээ нэг хэдэн тэрэгтэй тэрийн голцоо нэг хэдэн зээл 164 машинтай. Ингэж байгаа сүйдээ таныг төөрөмжийн сайжраад жолооч молооч олсроод нислэгийн хуваарин жигсэн ингээд ажил дээр л явагдсаар байгаад өнгийн 1989 онд би тэтгэврт гарсан. За тэгээд яагаад тэтгэврт гарсан гэсэн чинь Батлан хамгаалахын яамд ажиллаж байсан цэргийн хугацааны жил маань ороод нисхийн юун дээр ихтэй цэргээрээ ирсэн болохоор чинь нисхийн тэр үе 92 онд албан байгууллагуудыг цомтгож ихэлсэн. Тэтгэврт гарнаа гэж намайг гэсэн тэтгэврт гаргасан. За тэгээд тэтгэврт гараад нисхийн орчинд байж байгаад тэр үед манай нисхийн удирдлагуудын ганц байр барьж энэ одоо 61 дугаар байр ашиглалтанд орж энд орж байлаа. Тэгэл амьдрал маань нисхтэй эргэж ирснээр нисхийнхээ баазад хангамжид ашиглалтын дарга, цэсгийн дарга хийж үзлээ. Хангамжийн дарга туслах материал хувцсны албаны дарга хийсэн. Тэр үед нисхт нэрийн хувцсыг бол би бас хан байгуулж зөвшөөрүүлж их хурлаар оруулж нисхт нэрийн цэргээс энгийн шилжүүлж иргэний агаарыг шилжүүлж байсан үед нэгэ тэр хувцс мөцсөний хүртэл хойцолдож ингэдэг ажил төрөлтэй байж байгаад 1989 тэтгэврт гарсан чинь одоо манай нисгч байсан чулуун ааны онгоцоор ингээд ажил хийх шаардлагатай байна. Чи одоо энэ баазад ажиллаж байсан чинь баазаас нь хэдэн хүн аваад гэдэм бэ? Юу яах юм энэ ааны хэсгийн дарга юм. Тэгээд тэгсэн 89 он 6 сард нэгсэн чинь одоо манай энэ газан дээр басан ган төмөр манай басаад ажиллаж би тэр үед өдөрж ирсэн бол тэгсэн намайг дууд нэг юу вэ? Зил 164 сэжээр вэ? Хоропны идэлцэн юм байна тий. Тэрийг засаа тэгдэм бэ? Тэрийг засаж аваад хоронд явнаа. Хэрдэм нэг чулуун даргасан маргааш тийм их яруу хүн байсан. Одоо хэн энтний үл мэдэнтэй чулуун нэг бол. Тэгээд одоо яах вэ? Машинаа чинь шөнө өдргөө хороо авчихсан янз бүр ягаад нэгч идрэл гарсан юм гайгүй байсан. Шаариг мариг нэвсэн. Тэгээд дотор сомлгаад явсаар манайхан ширүүн ирчүүд бас идэ хайцсан баг. Тэр нэг юм засч бол сангийн ачхад одоогийн Сэлэнгийн аймгийн сангийн ачхад хорны сумлагчаар явна гэл ингээл явуулт юм байна. За тэнд очиад хорны сумлагааны машинаар ажиллаад одоо онгоцондоо сумлгаа хийдэг. Ийм ажилтай тэнцсэн хорондоор ажиллахад чинь
бараг 15-аас 20 хоног өнтөр ажилладаг. Тийм байсан. За тэгээ сумалгаа хийгээл ингээд ажиллаад байж байгаад одоо энэ ажилласнаас хойш удаан жил болж тээ. За тэгээд 89 оноос тэр машин авснаас хойш тэтгэврт гарцсан учраас би нэг ажиллаж төрөл байхгүй. Намайг нөө машинтайгаа энэ хөдөө аж ахуйн хооронд явдаг ажил тамирсан. Одоо тэр үед ч Оросоос 10-аад онгоц ирж хөдөө аж ахуйн хоороны нислэг аанууд нислэг хийдэг байлаа. Хөдөө аж ахуйн байгаль орчныг хамгаалж, огтон устганлаг нь газар тариаланд явналаг нь энэ тентхийн нислэг нь очино. Тэр нэр нь мач тэнд хор хаян тийшээ явна гэлээ. Хэдүүлээ гараад тууж өнөө машин явдаг орилоо яатсан бэ гэсэн чинь өнөө огтон ингээ хуцсан. Газар ч өнөө ноот юу ч өнөө машинууд ачаатай машин суугаад явдаг вэ. Тэгж л хөвгөлд нэг байсан юм. Тийм маяг юм байна. Тий. Өнөө огтон хуцсан. Огтон бүх тэр яаны зинчсэн. Юу байсан. Тэгээд яг нөгөө машинаа ухаж төнхөл нэг явж нэг гарч тэнд сумалгаа хийж ингэж явсаар байгаа. Одоо тэгээд одоо хүртэл ингээд хамт олон найз нөхөд энэ Азийн хамт олон манай нисхийн удирдлага бүх зүйлээс анхаарч үзсний үр дүнд одоо саяхан Алтан гадсаатангоор нэхэн шагналаа. Одоо ашиг боол хоёр өөрөг шахал суудаг болсон шүү дээ. Иймэрхүү байна. За тэгээд одоо тэр үед бол ажиллаж байсан нөхдүүдээс минь одоо ер нь цөөхөн болж 57 оноос хойш ажиллаж байгаа хүн одоо цэрэн дандаг гэж манай нисэх техник л байна. Тий. За цэрэн дандахгүй ч борт механик явж байсан мэт. Явж байсан. Өнөөдөр ирэх ёстойгоос ирсэнгүй. Одоо тэгээ манай найз нөхдөө энэ жанч үнт чинь сүүлийн бидний ажлыг дараалал том тэрийн золоод нар аваргууд тэрийн сэдвийн баригатын гişүүд арга иймэрхүү улсууд болоод ингээл сайхан болж тий одоо. Гөрөөс наманжсны гаярач. Цагаан зээл. Тэр чинь бас хийж л байсан. Иймэрхүү байна. Энэ бааз бол таныг ихэд энэ дээр суурлаагүй хойно гэдэг чинь тэгвэл аж ахуй хашааны тэнд анх суурилсан юм биш үү? Оршуулгын толгой шүү дээ. Одоо тийм. Тэний наах нь одоо нэг суур нэг юм уу жоохон гарааш нь. Цийн бодлын ардл чинь тэр юм уу? Тий. Оо тийм бидний гүүхэд байхад засгийн бодлын ардлыг тийм. Тий, юу ч яахгүй. Нэг том хашаа гэдэг юм баазаа хашаа. Тэгээ нэг том хашаа. Тэгээ нэг засварын газрын нэг юм эскалат нэг хонтоор тийм байсан. Манай хэн дарга гацх дарга чи одоо энэ юм хөөцөлдөг хүн. Одоо энэ гараашийн цемент хашаа байна. Энийг чийл одоо олж ир. Хөөд хаана хийдэг чэнийг хийдэг. Тэгээд энэ цемент хашааг анх хийж би тойруулж. Оо энэ хашааг. За энэ хашиг чи тэгэл баг манай сурт настай байна шүү дээ. Тэгээд энэ цемент хашааг бетоны үйлдвэрт захиалаад тэгээд машинаа татаж ирээ. Тэгээд энэс өмнө л энэ хашааг ингээд барьж иймэрхүү төвхтэй юм байгаа. Тэгээд одоо би энэ гарааштай орж ирэхлээр сэтгэл сэргээл нөлөөс туслаад идэх хүндээ хамтдаа манай бол залуу үеийн хад ойдгоо ч одоо яаж яваад энэ одоо мундаг залуучнаар байсан. Тэгээд залгаад орсон хүүхдүүдтэй. за ойдгоо ч 10 ахын эснэр бол ойдгоо залуу юу боллоо. Надаас бол амар намайг хоод явчихсан. ойдгоо хтай ярих удаа гармаагүй залгуулаад ярихад та нисгт одоо яа за та Би ч одоо цэрэгт арангаа айсан. архангаан тариат хуучин мөрийн сум гэж байсан. За нөгөө нэг танк Далай шанхаар хөнгөн жинхэнэ танк. үлдэг. Эсэргүү. Ослого. Тийм байна. Тий. одоо тэгээд юу таач тариатын уугууд юм бол танаа ачтын нэр нөгөө тоглоом машин хүлж тоглоод байна уу гайгүй юу? Хүлэн шүү дээ. Тэр түүхийн байж лээ та. Хүлээл ер нь дээ. Ойдгоо өөргөө танилцсан да. Би ч одоо анх одоо 1940 39 оны бүхс 40 оны ихэр төрсөн. Ихээс мэдсэн. Аав минь 39 оны дайнд яваад би 40 оны 1 сард төрсөн гэж манай ээж надад тэгж хуучилдаг байсан. Тэгэл 40 оноор
үзүүлж явдгийг хэрнэ. Тэгээд 61 онд сэрэгт ирсэн юм. Хаж өрч. Тий. 60 онд явахсан чинь нэг бас нэг баригад гээд нэг 10 хүүхэд байсан. Байшин барьдаг, мод хийдэг, чулууг өвөлдөг. Тэгээд 60 онд явуулаагүй. Минжуур дарга. Нэгдлийн дарга гарчихсан. 58 онд ч одоо мал нийгэмчлээд. Тэгээд бидний чинь залуучуудыг нэг баригад болгоод нэг 10 хүүхдүүд Дашаравдангой гэж тэр даргаар нь байсан. Тэгэл өвс намар өвс хадна. Нэг морин станд гэж анхан байгуулагдчих чи бидний хэлж хэлээ шүү дээ. Тэгэл хадланд явна өвөл болохоор мод хийн. Тэгэл хавар дүнд чавшиж байшин барина. Тэгээ 61 оны намар 9 сард сэрэг татагтаад. Яг тэр 60 оны бүхс 61 60 онд яг тариат мөр хоёрыг нийлүүлсэн. Цахир сум чин хангаар нийлээд мөрийн сум чин хуучин тариат стожинкнийг та хүндгийн сүүл толгод байсан. Одооний тэр цагаан нуур баригад. Тэр манай мөрийн хоёрыг нийлүүлээд шинээр одоо тэр хорох тариат чинь бий болсон. Тий. Тэнд нэг хөлөөгийн суур хундаа мохож чулуу зөөж гүйфэлж ухаж яг тэр хундаам хийгээл тэгэл би сэрэгч ирсэн. За за. 61 онд. Тэгээд сэрэгт машинаар ачигтаад явах гэж 30 гэж байсан мэт 64-өр аймгаас ачигтаад л. Цагаан хаан дээр ирээд карантинд комиссар ороод л. Тэгэл үүдч бид чинь будаатай хоол мол шаруудатай хоол өгнө. Юу ч хийж ийсэн үнэр танарч ихтэйхэн тэгээд бид хоолын баг идэж чадахгүй. Тэгэл бид нар ч яах вэ ингээл жагсаа юм бол жагсаагаад чинь цэрэг ховт сүмсүүлц усанд оруулаад л. Комиссар дахиж орно бас. Цэргийн гоосод л дээр. Тэгээд нэг үдш жагсаагаад тэгсэн бид минь дойргээд нэг битэр нэг манай цуг ирсэн. Тэгээ нэг гал зуухан төлөө хөрөөдөж хаглаа гэдэг. Хус, дан цагаан хус. Тэрийг хоёлаа хангаа газрын усууд гэж мэдсэн байгаа биз. Нэг офицер л байсан юм баг, тэслэгч байсан юм уу, тэслэгч байсан. Тэгээ өтөч явах тийм. Нөгөө хусын хөрөөдөд л аваад хайцсан зүгээр хаглаа. Тэгсэн чинь дуудаж байна. Тэгсэн жагсаагаад нэг хэдэн зэрэг л нэг машинд л ачаад авчихсан. Хаашаа явж байгаа бүү. Тэгснэ авцургуул дээр очив юм байна. Ингээл өглөө усан авцургуул гэж. Тэгэл авцургуул жолооны авцургуулд аюуш хуунаа яш гэж дарга нь байлаа. Тий. Тэгэл 62 онд төгсөөл. Намар төгсөөл. Тэгэл барилгын хоёрын толгойд байсан. Тэнд хуваарлагдаад очлоо. Тэгээ тэнд эндээс нэг энэ торон дотроос нэг гипэм усны нэг шүршдэг. Шүүр зэдэг юутай гипэм өгсөн. Доороо шүр. Тий. Тэрийг аваад тэнд очсон майханд намар сэрэлж нэг палаткын дотор чинь дэрвэлж ядал. Тэгсэн нэг өдөр л дуудаж ийн гэсэн. Тэгээ яваад очсон чинь нисэх рүү яв. Нисэх рүү тушаал гарсан. Говьалтай цэдин гэдэг нэг жолооч байсан. Сугаад хөвсгөлийн их уулын Сүхбаатар гэдэг нэг тэгэхээр бид гурвыг нисэг тэгч одоо энэ өргөтгөлөө хийгээд энэ талбай юмнуудыг бас нэг трактороор нөө юмнуудыг засдаг. Үйлчлэл. Ардрамыг тийм юм тэр хоёр трактор. Би жолооч. Тэгээ яваад ирсэн чинь Яндын жамцгой одоо гаражинд байсан. Дарга нь. Ёстой отхон сандаг чи дараах нь ирсэн юм аа. 63 онд ирсэн. Надад дараах ирсэн. Тэгсэн ачаа тийш хотоос жорчигч хөдөө явдаг улсууд ачаа тийш 51 тэрийг авгээд. Нөгөө нэргүй шүү дээ одоо maaшлий. Тэрний авгаач нэг Орос хүм авгаа хүүхэн байсан. Тэр 51-ийг барьж ачаад дүүжсэн юм бэл. Оо тийм үү. Тий.
Тэгээд тэр 51-ийг намайг авгаад. Тэгээд тэр 51-ээр чи би хотын агентаас өдөр болго ачаад өгдөг. Тэгэл ачаага эсгэлаад нь тэр няравтай. Тэгээд өгдөө эрт очиж нөгөө онгоцнуудад бүх хөдөө явж байгаа ачаага тараа. Тэр тараа харах надад тамаагүй л би зөвхөн л тээвэрлэн. Тийм ажил хийж ирсэн. Тэгээд нэсгэр орсон байна. Тэгээд энэ гаражийн хүн биш үү таач юм бол тий. аль Одоо энэ бааз дээр урд яндан жомцгой гараж байхт байсан. тэр нь хаана байсан? Энэ урд байсан. Одоо энэ халуун усны энэ үед. Одоо байгаа баха тэр. 63 онд би тэгэл энэ ахлах цолтой цэрэг байжгаад ахлах цол өгсөн. Наа за. Тэгээд одоо энэ байна. Антибл хамгийн зах цогц. Тий. Таныг хараад таньжил байна. Тий. Энэ 63 оны зураг. Тий. Слава бүрэлдэхүүнтэй байж. Тий. Энэ үеийн дарга хэн бэ? Балдоржгой. Балдоржгой. Энэ өөрөө сууж байна. Энэ дунд сууж байгаа Энэ хошуу цогтой байсан уу? өрөөд хүн. Балдоржгой шатхууны албаны дарга сүлдээ хийжсэн. Та нар мэдэхгүй л дээ. Мэдэхгүй. За. Тэгэл энэ иржтэй тий. Тэгэл энэ баазад Хойно байж ирсэн. чи 80 онд энэ бааз чи энэ ч ашиглалтанд орсон шүү дээ. Би хойно байж бааз бид нар ч очижсэн. Тэгэд Балдоржгой дарга. Тэгээ сүүлд нь Батцуух дарга. Газрын автоваз гэж байсан. Автоваз гэж болсон. Агаараа харилцаа. Гараашаасаа. Энэ хойно орж тоглодог байсан байхгүй юу? Тий. Тэгээ хойно байж байгаа л энд чи 80 онд энэ яг энд орсон. Ашиглалтанд орсон. Монгол цэргүүд байсан биз? Тийм, барилгын 5 дугаар ангилсан энэ доод би од байсан. Тийм Монгол цэргүүд бидний хүүхэд байна. Тий. Тийм 83 онд орсон шиг санагдав. Одоо энэ хацаад барьдаг гэсэн. энэ орон сууцнд одоо 61 энэ төр чинь бол бас цэргүүд ирсэн шүү дээ. Оо тийм үү. Тий. 48-ын 3 байр. Тий, 3 байр. Барилга хоёрын. 44-ийн болохоор Монгол цэргүүд Тий. барьсан гэж. Цаатлын болохоор хятад барьсан гэдэг л үү? Гэхдээ хятад ороагүй. Тий. Урдлын хятад бариад наад хөндлөнгийн Монгол цэргүүд барилуу да. Тий. Барилга хоёрын цэргүүд. Хоёр цемент нь хоёр өрөөдөг байхгүй юу? Нөгөө 34 нь болохоор нураад элсэн нураад байдаг. Цаатал нь болохоор цемент дахиудаг. Тий. Нэг цонхны гадна талын хүрээ нарай бас нэг мод нарай жоохон өөр байгаа. Өөр байгаа. Тий, арай өөр. Энэ тийм баха 80 онд бидний хүүхэд байх чинь энэ бааз дөнгөж баригдаад цэгүүд голдоо барьдаг. Бид нар хөөгдөн барин Тийм ээ. Барьж л байсан үедээ. Тэгэл энэ халаагч машиачгэл барьж ялаа. Янзын дарганы тэрэгчгэл барьж ялаа. Тэгээд 76 онд сэсчээр авсан. За. Тий. Бас эртэл авчтай. Тий. 76. Тэгэл тэтгэр цуудлаад эсчээр. Тий. Тэгэхээр совоо хэдэн жил явсан ба. Энд чи өргөтгөлийн жолооч. Өргөтгөлийн жолооч самбуу дөрж байгаа. Тэтгэвртөө. 2000 86, 86, 96, бараг 24 жил зөвхөн сэчээртэй ноцсон биз та. 2001 онд би чи 2001 онд тэтгэврт гэсэн. Тий. Тэгээ яг тэтгэврт тушаал гаргаад тэгээ би бас яг эдийн засагч галаа малаа эднэртэй ярьж гаад гэрээ хийгээд яв гэд намайг. Гэрээ хийгээд яваад би чинь тэгээ бас нэг жил гараа явсан юм. Хитэн сэчээр дуусах ба ер нь. Хоёрсгэлгүй 2 3 4 сэсчээр борд эрэхтэй 5:30 унлаа. энэ өөрөө аваад энэ устгасан. 4 сэсчээр бор 30-ыг соош нь авсан ачаад тийш. Нэг сэчээрийг бол одоо ер нь хитэн мянга гэх одоо сая гэх явж иж 360 мянга явдаг нормтой байсан. Километр. Ерөөсөө 100 мянга яваад нэг их засварт ордог. Тэгээ 250 яваад нэг ордог. Эхнийх нь арайч 300 250-аар яваал агтл байсан. За та энэ хэд явуулж агтлсан анхныхыг. Нэг 260-аар явж л агталж байсан баг. Эхлээд тэгж ийсэн. Сүүлдээ 300 болоо явсан. Баазын залуучуудаас асуухад ойдгон тэргийг л авчвал зүгээр шил гэдэг. Таачаад тэрийг эвддэггүй байсан юм уу? Тэрийг эвдэхгүй. Энэ гайгүй шүү дээ. Тий. Энэ чинь их нямбай жолооч л доо. Тий. Энэ гайгүй. Их зөөлөн гартай. Ер нь юм эвдэхгүй. За манай хэд тэгдэг шүү дээ. Ойдгон тэргийг авчвал бас яг баг заван л гэдэг. Тэгэхээр тэр очтаад байсан баг. Тэгэл өөрхий сайхан дөө сэлвэг ихсэл илүүг манай бааз чинь баян бааз байлаа шүү дээ.
онцгой бас хөөрхийн нисхийн том юуны хангамж сайтай байсан баг уу. Бид 5 цагаан тэргийг хэдэн онд авч ийсэн. 5 цагаан тэрэг хэдэн онд авч ийсэн. Хойно Азад байхад авчихсан шүү дээ. Гүг хэдэн онд дуу. Тэр ч одоо арай залуугаараа санах юм байна. би одоо 76 онд анхан АЦ аваад тэрний дараа чинь энд 80 он гэдэг чинь юу лээ? 79 он. Хойно Азад байхад тэр цагаан тэргийг ч авчихсан. 5 цагаан тэрэг ирж ийсэн шин сэсчээр. Том дургаа таныг ирэхэд баазан дарах юм байсан. Яндан жамцгал байсан. Яндан жамц гэж байсан тий. Тий. Тэгэхэд бааз гээгүү гараж л гэж байсан. Гараж хэсэг гэсэн. Бааз болоод энэ хойно очижсэн юм уу? Тийм. Хойно ороход бол бааз болоод нэг Тий. сэсчээрүүдийн тийм Тэгэл хойно нэг хэдэн тэргмэрийг яахтай зэрэг Бацсуг дарга ирээл ерөөсө тээврийн яамнаас тийм баазын юу тушаал гараад бааз болгоно ингээд хөөцөлдөө. Таавал 63 онд нисгдэрсэн байна тий. Тэгээд хэн та 62 оны 62 намар оны. 9 сард ирсэн. 9 сарын 3-нд ирж ирсэн. Таас тэгээд одоо сэчэрэн жавж явах юу гэж чонхоо өгөөд. Чоннохоо хөөшт. Хөө. Хөө. Хөөж байгаа буруудсан явдалч би. Тий. Чонгож байгаа онкол дуусан юм. Гол дууссан явдалч би. Чомч нэр бас болдгоо гэдэг үнэн л юм бил. За. Тойвгоо гэдэг нэг жол авч байсан. Хуучин 164 энэ зархны автобус байдлаас ирээ тойвгоо. Тэгээ хөвсгөл бүтээр гарахгүй эндээс. Тэгээ хоёлоо Хоёр зэрэгтэй байсан. хоёлоо сэчээртэй хөвсгөл явчихсан. Тэгсэн замд нэг чон таараад булганы наадалт. Дан юм уу? Давхар явчихсан юм. Дан явчихсан. Тэгсэн нэг чон өглөөгөө таараад хоёлоо. Илтсээр гад. Найраа алахгүй. Тэгсэн чинь нөгөө тоогоо чинь дараах нь энэ ширэм эдний уршаа явж байгаад энэ урд даваан дээр арих угаад согцгаас л юм байгаа. Тэр рүү шуугаж байгаа. Тэгээ онголдоо тоогоо ч үхэ алдсан шүү дээ. Тэгээ дараагаар нь би явж байгаад бас байхгүй. Нутагтаа Үүргэлж явж байгаад нутагтаа тариа цэцгаан ураатай модон гүүрний яг юун дээр нь очоод хажуулт болов. Ичмэр л болж тий. Тэгээ нутагтаа. Нутагтаа. Наснасаа олон гарсан. Өөрний хажууд он. Үүргээл яд онс. яг нутагтаа шүү. Яг нутагтаа. Тэгээ очиж. Тэгээ явах төөрхий. Тэгээ ачаагаа захуун эргэж ирээд аймаг дээр ачаагаа буулгах. Харгуул мөнгө юу болох вэ тэгэл? Юу ч болохгүй. Юу ч болохгүй. Юу ч болохгүй. Давшуухан засч яваа. Бензиний ихэнхийг насгацсан. Яа за. Тэгээд явах. Аймаг арханга дээр ирээл зайлвал саллаа нацхгүй юм очиж. Үрдэл эндүү аав тий. Тий. Нацхгүй. Нацхгүй байсан. Гото яах вэ ингээ яваад ирсэн бид чинь гэлж. Мата ирсэн зүгээр бичил. Тэгээд ирээл шинэ кавин аваад тавьчихлаа. Хайрсан кавин. Тэгээд одоо шинэ кавин авахар Төлөв байхгүй. За. Юу ч Тэр чинь бас нэг норм нэг норм уншаа биелүүлсэн учраас бас гайгүй байх нь тий шүү. бас километр явсан юуг нь харна л да. Тэгнэ л дээ. Тэр чинь Нормгүй юм гэж угаасаа байхгүй. Бүх юм нормд. бүх юм норм. Нормал хэтрүүлэл явцсан. Дугуй нормтой, ном нормтой, хороо бүгд нормд. бидний үеийн чинь бас яхан тийм бензиний факт ч арилгадаг хүн тэр цаа захад сууж юм байна. Тий. Уг нь яг горон шатар зэрэг ороод. Жинхэнэ хөөлдөг Шадар гурван зэргийн нэг л байгаа юм тэр нөхөр чинь. За айдгаа тэгж ирж. За та хэдэн онд ирвэ? За би 1943 оны усан хонжил Завхай аймгийн Хуутнаар санд маргадсан. Одоогор бол Цэцэн улс нутаг 20% Магнам бууц гэдэг дээр төрсөн гинлээ. За 3 хөхмөнгөтэй усан хонжил. За тэгээ би ч одоо яг хэвдээ бас л тэр 58 онд санд маргадсан баг сургууль гэдгийг нэг төгслөө. За тэгээд мад дээр байжгаад 60 онд манай Цэцэн сум гэж байгуулагдаа тэнд худалдаа үйлчлэл ангид манай цаараад аавын гайдлыг л хийж эхэлсэн дээ ер нь тэгээд нэг 10 хэдэн настайгаас тэгээ аав маань худалдаа үйлчлэл ангийн манаач тэгээд түүхийд няруу мэрүүн одоо тэр арьсноос бүх юмыг авдаг тэгээд аав маань бас яхан бие муутай хүн байсан учраас би голдож хийдэг байсан. За тэгээд яг хуу Цэцэн суманд байхдаа 61 онд чинь мал тууж үзлээ. Сэлэнгийн бөөрийн бааз ортол хүн дагаж настай хоёр хөгшний гар хөл болж нүд чих болно гэдэг юм уу? хийж л явж явсан. Хийж ийсэн.
цэрэг дээрээ тэгээд Маршал Чойсонгийн нэрмжит мотуудлын тусгай бригадын 1-р атлан гэдэгт хуваарлагдчихжээ. Тэнд 1 жил цэргийн албагаад 66 оны хавар 5 сард одоо энэ голын цэнгэлтэд бид нар их мод тарьж ядаа л да. Тэгээ мод тарьж яхад манай дарга мод тарьж яхад дуудаад намайг жагсаалын дарга халагдана. Маань баяраар жагсаалын дарга хүлээж ав гэж ингэж ийсэн. Тэгээд ангийн даргын тушаал гараад байлдаг цолтой жагсаалын дарга болж мотуудлын тусгай бригадын 1-р атлант 2 жил одоо ахлах дөрөв цол зүүсэндээ 66 оны улсын баяраар цол улсын баяраар өгчийсэн. Октябрийн баяр 2-оор цол өгчийсэн байлээ цэргийн цол. Тэгээд 67 оны 11 сард октябрийн баяраар хугацааны ахлах цолоор шагнуулсан би. Одоо тэгэл миний түүх баримт одоо байна дөө над бүгдээринг би хадгалж ийдгийг. Тэгээд хугацааны ахлах цол гэдэг чинь нэг хагас цэргийн зохион байгуулалтанд ороод айрмаас нэг гайгүй жагсаалын дарга ардын армийн 107 дугаар анги жагсаалын дарга авна гэсэн. Тэгээд манай мотуудлын тусгай бригадын дарга эмигний цэрэнд орж иж хуранда яаманд одоо 1-р батальоны 1-р ороотын жагсаалын дарга энэ Жанчуу гэдэг нөхрийг 107-д одоо явуулъя. Тэр гайгүй жагсаалын дарга армаас өгөөч гэсэн саналын дагуу гэд. Тэгээд 67 оны 11 сарын 10-нд би 107 дугаар анги одоо энэ хойно 3 баашингийн энд басан 107-д жагсаалын даргаар томилгож ирж ирсэн. Тэгэхээр одоо эндээс нь дахиад 107-гийн их усүр мэдээлэл гарч ирж штэ. Гарна. Тийм ээ. 107 чинь 66 онд байгуулагдсан эргэж армийн авь сургууль гэж. Тэгээд 2 дахь жилд нь би энэ жагсаалын даргаар ирж ирсэн. Одоо манай нисгэд одон жил болсон миний цэрэг байсан улсууд би байлаа л да. Тэгээд 68 онд одоо хавар халагдаагүй бид нар чинь 8 сарын сүүлээр халагдчихсэн. Тэгээд 68 оны сүүлээр 8 сард халагдаад би одоо 3 байшинд цэргийн хувцаа тайлаад нэг хүнтэй тэрлэг олж өмссөн айл тонголсон хүн байж байгаад тэгээ энэ алтан сувд лавгсрангуй одоо манай 3 байшингаас хэсэг уулаас бааз ажилчид явдаг байлаа. Тэгээ бид нар ч би бас энд нэг жил гарсан болсон болохоор сүрхий танилтай болчиход нэг өдөр намайг тэгж байна. Одоо манай муу намжилж юу гэж болооч байлаа дөө. Энэ мөнгө туулгээд охин байсан нанцдیں۔ Тэгээ намжилж юу нэг өдөр тэгж байна. Хөш манай бааз намын өрөөнд дарга завхны хүн байдгийг нэлээ надтай зүг очоод чи манай намын дарагтай уулзаад ажилтаа болчих юм шүү гэж санал өгдгийг. За бас аргыг нь олж илээ. Тий. Тэгээ яваадсан чинь Лувсан самбуу гэдэг хүн байлаа. Ярьж хөөрлөө бит хоёр нэг сумын хоёр боллоо. Тий. За тэгээ тэр Лувсан самбуу намайг за ер нь ийм түүхтэй юм байна. Чи ч одоо бас нэг өнөө миний халагдсан бичиг болох төр хугацааны ахлагч цолтой. Улирсан ахлагч биш хугацааны ахлагч цолтой байсан учраас дарга дээр үрээгээ Бацүг дарга дээр намайг дагуулж орж. Тэгээ Бацүг дарга чин тэр үе чин хөдөөний пассвортгүй хүн ажилд авахд их хатуу байлаа штэ. Болохгүй бол энэ залууг чин цолын зүйлгээд ардрамор оруулчихоо. Авъя наа чин хин жолооч юм байна. Сайхан залуу байна. Авъя гэдэг. Тэгээ баазад орж исэн да хөөрхий би. Тэгээ тэр хоёр даргын мөнөр иргэнээс агарын харилцааны газрын автоваз гэдгийн хаалгаар 68 оны 10 сард л орж исэн юм да. Тэгээд яг хуу тэр баазад ороод нэг хэсэгхэн жаахан сэлэсэр хийсэ. Тэгээ он гараад надад нэг 17 гэсэн 51 өгч ийсэн. Анх тэр жолоочоо тэр 51-ийг үйлчлэгээнд явдаг. Тэгээ ер нь тэрнээс хойш 72 он хүртэл ер нь олон тэрэг байсан. Тэр үе чинь дандаа Оросын одоо 57 100 257 64 тэгээд 69 тэгээд онгоц үйлчилгээнийх нь дандаа Оросын тэргэл байлаа шүү дээ. Тэгээд 51 мэг барьж байгаа. Тэгээд 72 онд би нэг
64 сэлчээр авч тээврийн жолооч анхны зам нэгжижсэн. Шаруу. Шар зэлчээр явж байна. Алга. Нөгөө алга явж байна. Хайрцгийн мотортой алаг сэлчээр өөр. Тэгэл ер нь хөлөө олсон доо. За 50 жилийн өмнө. Тэ буян тухайгийн тавгаар агаарын харилцааны газар гэдэг чинь намайг ерөөсөө бүх насаа өмнө тэжээ тэжгэж намайг одоо энэ сайхан хүн болгож Улаанбаатар хотын иргэн болгож хотоос авгаа хөөхттэй болж 3 баашинд 8 жил амьдав. Ажлын гараа тэгж эхлээд одоо энд би 27 жил ажилласан байдгийг. 2007 он хүртэл ажилласан байдгийг. Тэр хугацаанд яг хуу тээврийн тэрэг авч анхны 5 цагаан гоч ирэхэд Данзангой одоо Батчлууны ав Ойдов Таванбаяр би нэг нь авчиад 5 цагаан тэрэг бид нар авч анхны шинэ 30 унжээлаа гэж баазад. Тэгээд тэр 30-аар би одоо 11 жил явсан. Тэр хооронд одоо яг хуу 566 мянга явуулсан байдгийг. Ямар ч их засваргүй. За. Ямар ч юугүй. Хамгийн одоо оргид явуулсан байдгийг, биед явуулсан байдгийг. Тэгээ одоо олон сайхан одоо Жаквага Баава энтрээс өгчүүлээ олон сайхан жолооч намайг дагуулж хүн гиснэлтэй авид сурангуй гэж мундаг жолооч байлаа. Банзрагч гэж мундаг жолооч байлаа. Олон сайхан жолооч нар одоо давг дорж гэж сайхан жолооч байлаа. Эднэр маа намайг дандаа дагуулж явж одоо тэрний аавууд намайг бас их хөл олуулсан хүн. За тэгээд би яг энэ баазад алдарч цолж олсон төлөвлөгөө нь оромж олон жил хийсэн сайтны төлөө аваргадыг ахалж байгуулж социалист хөдөлмөрийн төлөө аваргад байгуулж ирсэн би 71 онд ахлагч болж тэгж байгаа тэрнийг одоо гүйцэлгүй сайтны аваргад гэж манай энэ гавья тээвэрчин цэвэн одоо тийм юу байгуулж сайтан аваргад байгуулж тэгээ би бас 2 дахь сайтны төлөө аваргад байгуулж төлөвлөгөө 2-ыг биелүүлсэн. Манай хамгийн сүүлийн төлөвлөгөө чинь Сэлчээрийн баазыг 87 онд 1-р бааз руу нийлүүлээд бид нарыг нэгтгэхэд. Одоо бид нар зугаараад очижсэн энэ ойлголт. Тээврийн яамнаас шийдвэр гаргав. Тээврийн яамнаас шийдвэрээр. Тэнд очиод манай 2 дахь саятан арилцсан. Уг нь төлөвлөгөө биелүүлсэн. Тэр чинь хэм самар уусан чинь юм. Тий. Тэгээ одоо тэр үед чинь ухаандаа би байрны очирд 3 дээр байсан хүн байргүй болоод одоо ч байргүй л явж байгаа шүү дээ. Бүх юм систем үү тий. Тэгээд би 566 мянга явуулаад миний тэрийг сайханч байсан. 2-5 жилийн гавшгаа тэргүүний ажилтан залуу алтан медаль кавен дээр зурулчихсан. За. Нэг авраг болж чадаагүй л дээ би. Яагаад гэвэл олон хүүхэдтэйч болж исэн. Тэгээд одоо баригатын ахлагт намын гишүүн хүн чинь 25-нд төлөвлөгөө тасалдаг бидний. Сарын ажлын төлөвлөгөө үр дүн гардаг. Тэгээд намын хөрөлд 1-р суун, 2-р баригатын ажиллаад өгнө шүү дээ. Би бас нэг 10 гаруй хүн хариуцсан хүн учраас тэдний төлөвлөгөө норм, аргэрийн амьдрал маш их ажил хийж исэн. Одоо тэрний үлгэр дуурал юу гэхээр 5-р бод байсан Хөдөлмөрийн Баатар Амар Мэндийн баригатын туршлага гэж байдгийг. Тэр бидэнд нэг хэвлэл тэр үе чинь одоо адилхан мундаг байгаагүй учраас бидний ажил чинь нэг байгууллага дотроо сэмхэн явагдаад. Тэгээ одоо энэ байгууллагаас би их шагнал авсан дөө. Бааз хамаг шагналыг чи авдаг гэд намайг хүн загинч байсан удаа. Одоо бүх материал над байна л да. Одоо тэр цэргийн албаасан тэгээд одоо тэр энэ баазад ажилласан тэр шагнал урамшил. Тэгээ ер нь энэ бааз байгууллага энэ олон сайхан хамт олон энэ буян тухайгийн тавгуур нисгийн хамт олон маань над байтгай хүнийг культуруулсан олон сайхан жишээ биедээ ярих юм бол их урт бий. Одоо тийм л газар хөөрхий өгөөж буйна одоо ч гэсэн өгч хайрлсан сайхан урт насалж байна, сайхан амьдарч байна. Энэ сайхан баазын алтан баазын буян бол одоо бидэнд өгөөж одоо өгч л байгаа шүү дээ. Тийм л юм байна. Одоо ч одоо тэгээд машин техник хийдэг хүч чадал нэг алигтаж байгаагүй өдөнийх одоо тэгээд ганцын даваа аранга завхны тэр ганцын даваа тэр юуны даваа тэгээд Эгийн даваагаар хүртэл одоо чулуун дундуурч явж л. Мундаг шүү дээ. Мундаг шүү дээ. Одоо мэдрэл байхгүй чиргүүлдэ хөөгдөөл гүлэн цагаан давааны ардуу чинь
хаана очиж яхаа мэдэхгүй тэгээд нэг залуунаас нааг омог машинаар одоо тэгж яг нэг цэргүүл тоормсг тавьдаг л байсан. Тэгээд том цэргүүд бол зүгээр бүксийн ийшин хөндлөлдүүлээд ийшин хөндлөлдүүлээд урааваа явдаг тийм л байсан. Одоо хурц аваад шороо цацаад тэгээд нэг юм явж ил байсан. Тэгээ яг алтан шарзам сайхан сэтгэлтэй сайхан явхад болоод алтан шарзам их өршөөж яжээ. Ямар мундаг жолооч, ямар мундаг дээвэрчэд байсан. Би бол зүгээр жижигхэн юм. Яг зүгээр нэг захын зүгээр нэг байдаг л жолооч нэг нормаа үйлүүлдэг. Нэг хоногийн өмнө өрчүүд буудалд одоо зарцуулах хэвээр 6 төгрөгөө асуулдаг. Нэг товчоо бүрдгүүлэхгүй өнгөрчүүд яагаад бүртгэл дутуу байна. Дараагийн Тамга товчоонд тэмдгээр нь хөөш. тэгэл товчоо уулган дээр тамагтай Хоног хугацааг нь яг тавил. хоног хугацаа ястав. Тэгээд одоо хоног гимнээд бидэн чинь яаран штэ. Аль болохоор нэг тонн километр жаахан илүү авахыг бодоод жаахан илүү ажил хийхийг бодоод. Тэгээ одоо намын үйлдвэртний баталган дээр татвар тушааднаас нь харахад мундаг солио авч ирсэн байгаа. Тий. Одоо тэрний 25 цаас хэмжилж сард. Оо за тусдан дахиад юунаас гадна авч байгаа юм уу? Сам хоногийн 6 төгрөг өгдөг. Буудлын мөнгө замдаа хоод идэх гонзонгийн мөнгө өгч ийсэн. Нэг хоног илүү өмнө хүрээд ирвэл тэр 6 төгрөг хасж ийсэн. Яагаад өгөхдөр бидний эрүүл мэндийг их бодож ийсэн байгаа. Тэр үеийн шинжлэх ухааны байдлаар. Ухаанда би том цэргүүлтэй өдөрт 180 км л явах ёстой. Дан цэргүүлтэй дан тэрэг 240 км яваад тийм учраас л одоо лүнгийн буудал, дашин жилэнгийн буудал, өгийн буудал гэж дандаа товчоотой бүрдэгдэг нөгөө жолооч нар чинь ун тоолооч амардаг. Тийм л байсан шүү дээ. Мондөг олон буудал байсан хөрхий. Тэр уласт руу ч урдаас нь даваад орохоор юуны даваа гэдэг үлээ нэг том даваа байдаг. Ганцын даваа юу? Ганцын даваа юу? Ганцын даваа чинь ганц биш хоёр. Манцын дав. Тэр чинь өнгөрсөн жил ороход одоо тэгэл засмал замтаа ч гэсэн бас хэцүү юм билээ шүү бас ч тийм. Загастаа бол гайгүй л дээ. Тэгтээ би ч нэ 31-ийн туслах хороо тавьсан нэг варга давхалж байгаа нэртэй болохоор тэр мундаг хүчтэй байсан миний тэрэг. Тэр даваанд бол одоо би тэгэж гарахгүй чиргүүлээ салгад тэгэж чулуу юу тэгэж гардаанд зовж байгаагүй. За. Баавгаанда хийнэ гэж. Баавгаа гэж ярьдаг байсан. Тэр Урал мотор гэж бас нэг том ээлж хийж ийсэн. Би нэг Урал мотортой 31 хороовтой тэгээ одоо нэг хөвсгөлийн жанцсан гэж чинь тэр хөвсгөлийн көк хөтл одоо тэгэл тэр халзан согоотын даваа тэр Загастан даваа мааван чинь эн чинь чиргүүлээ хаяал дан толгоогоороо гардаг би чиргүүлээ гаргачаал том чиргүүлтэй мөрнөөсөө 6000 чиргүүл жанцангийн чиргүүлийг чирэл гаргадаг л байсан. Эсвэл давхар чиргүүлтэй нь хөтлөөл гардаг байсан. Тийм сайхан тэргэл барьжаал алда хөөрхий. Тэгээд би Залууч байжтэй тий. Оо залуунаас чи ямар гоё вэ? Одоо бодоход залуунаас ямар гоё. Тэгээд би энэ Вазаас агрегатын шагнал гэж тэр 566 мянган усныхаа 360 жинхэнэ өөрийн норм явуулах хэрэгтэй. 206 мянган цаас километр илүү явуулж гэж 9600 төгрөг Вазаас авчихъя. Хоёр бодол ногоон тавьтаас нэгнээс нь 3 сугалж яваад одоо манай цогцлмаа гэж мөнгөний нэр байсан авгаа одоо байна да. Тэгээд хоёр бодол ногоон тавьтаа айгаал гэртээ арих гэж гутлынхаа төрөнд хийж харьжээ. Цоос ногоон тавь. Тэгэхээр одоо тэр үуч бас яах вэ? Тэгээд ажиллаж чаддаг гэж өгчөж чаддаг л байсан шүү дээ. Ерөөсөө тэр чинь одоо агрегатын шагнал гэж өгнө. Өгч чадна. Бензиний шагнал өгнө. Ганцхан тэр жолооч юу? Тэр ямар ном дүрэн байна? Тэр шугамд ясал байж явах хэрэгтэй. Дугуйн шагнал нэг нь илүү юу бол. Оо за. Дугуйны шагнал өгн дугуйны номер л одоо 6 дугуй ямар номертой шинээр аваад номер өчөлөө хувийн хэрэгтгийн тэрнийг яг номероор нь илүү явуулаад дугуйны шагнал гэж бас авч ирсэн бид. Дугуйн шагналын мөнгө гэр орондоо өгөхгүй шүү дээ. За. Тусдаа. Тусдаа. Гэхдээ нөгөө Салин аймагуд дээр хөдөөгөр явдаг гэр орнуудтай болоо гэдэг юм байгаа шүү дээ. Тэгдгийг. Тэр чинь нормтой километртай ерөөсөө. нэг дугуйн цайлын хөдөөгөр дугуйныхаа нормыг тарааж өгдөг хэдэн айлтай вэ? Одоо тийм айл байгаагүй. За. Ер нь таньдаг айл сая илжил. одоо ингээд би хөвсгөл явлаа тийм ээ. Айдгуулыг хоёр байсан юм чинь танд 3 4 байгаа байл үү? Байж болно. Тэгтээ юм байсан. ингээд заамар сум за тэгээ Булган аймгийнхан цаашаа Хотог өндөр Аршаант Максаржуу
Гэт одоо тэр өнт баригад тэгээ хөвсгөлийн тариалын их бол тасан гэд манайхан ч одоо шулт тэр үчи онгоц ооч хэрэгтэй байл нь шүү дээ. Тэгээ бид нараар л одоо явна тентгийн улсууд замын улсууд. Тэгээд очсон гүргүүлж очиж байгаа хүн чинь бид нар ямар көлс өгчээсэн биш. Көлс авчээсэн биш. Бензин байна уу гэн банкнаас авал гэн. Тий. Тэгээд яг уу тэд нар чинь буцаа явхад яхан сүүгээ маха тэгээд биднэрт өгнө л дөө. Тэгээ ер нь манайхаар ирж байгаараа энэ хүүхэд мөхт ингээ явна барина гэж өчнөө захиалагтай хүн багтдаггүй л явдаг байлаа. За тэгвэл дугууны норм ямар ч байсан хэрэгтэй л байж тээ. Улс ч мэдэж өгдөг байж, та нар ч мэдэж нууж зарцуулдаг байж тээ. Гэхдээ тийм холгаа хийнэ гэж байхгүй. Тэр дэндөө муухай л дугууны норм гэд одоо жишээ өгч штэ. өгнө. Тэгэхээр тэр чи одоо ойдог бол гэртээ авиж тооцдгүй байх нь ш. Тэр олон юм ичээ. Ойртын үеийн мэдэхгүй. Би бол Яг л болохоо. тооцсон яг л болохоо. Яагаад гэвэл ард амьдрал байна. Бидний чи одоо ингээд хитний хоног кэр явхад хитэн хүүхдийн өсгөөд өөрөө бас төрийн ажилтаа шүү дээ. Ажилгүй хүн гэж байгаагүй шүү. Чиний зургийн Та хэд өгтөө? Манайх 7 хүүхэдтэй. За. Тэгээ манай көгшин чинь одоо байна л да би юм уу та дад гарсан. Халдвартын болноос хүүхдийн халдвартын болноос 30 хэдэн жил совлогч хийсэн. За одоо ингээ. Одоо ерөнхийдөө төгсөж байгаа учраас энэ зургууд дээрээс та нэг жоохон тайлбар тавиад өгвөл энэ 63 оны зургаас эхлээд нэг шилтэй бол наадгаас би олон хүн тайлбарламаар байна. энэ их сүүлийн зураг байна уу? аль Жавхаа сайн мэдээд байгаа наадах чи. Жавхаа бас мэдэхгүй юм. Жавхаа бүгдийнхэн сайхан тайлбарыг Энэ код дарга. Ерөнхийд нь нэг багцлаад хэлчих юм. Гарма энд байна. алуу гармаагаан залуу зургийг харъя. Али. Залуу үшээ наа за хамтуудын зураг. Энд биш. Нодны уржингийн зураг. Наа чинь Баас дээр үү? Тийм. Цайны газар Тийм. хамгийн анхны хөтөлбөрийн нэг уулзалтыг яажсан тэр зураг. Гадаа гаргаад нэг аваад ясна үү? Тийм наад чинь. Тийм байна. одоо энэ зургийг бол ер нь гармаа ойд хоёр гадарлна энэ зургийг. Энэ зургийг бол гадарлна одоо хондоо би одоо хизээч юм онд хөгжимчин байсан Акиржан өрдсөн баазын концертын голдол байна шүү дээ. За. Тэгэхэж одоо энэ цэцэгма кин хоёр тунгалаг хоёр хизээч Талд авьяастай юм байна таавал. хизээч одоо ятаг тоглодог хүн байсан. Тэгээ зүгээр зураг авах юм шүү. Тэгвэл энэ концерт байгаа шүү дээ. Энэ чинь баримт шүү дээ. Тийм ээ тий. Бас Энэ бол баазын хамгийн анхны зураг. Ерөөс баазын одоо гараж Тийм үнэн. Энэ бол надаас өмнөх зураг байгаа юм. авцаалаа гэж байснаас нөгөө гараж гэж би болох үеийн улсуудын хамгийн анхны Тийм, энэ гэр өмнөх зураг. бүлтэйгээ бүр гэр бүлтэйгээ зогсож явуулсан. Ёстой тийм байна да нэр. Одоо танаас ихсүүлэл Дарга нь зураг байна уу? бага жүкөгөө байгаа энд чойжогоо гэдгийн Баазын уран сайханд би их олон жил Ямлууд намайг уран сайханд төлөвлөгөө их тасалж ирсэн. Одоо нисхийн 40 жилийн концерт гэл энд чинь бидний чинь одоо Баатар хурандаа улстрын хэлцээний дарга Баатар хурандаа манай аав энэ баг. Тэр юм. Оо тийм. сар хорж исэн шүү дээ. Авид сүрэн Сар хорж исэн. Тэгээ яг хүүхдээ нэг чи одоо эрэгтэй хоорон зогсдуулна. Нэг ерөнхий том юмд дуулна. Одоо базар агчаач гэх юм уу, төндөвч гэх юм уу, кинч гэх юм уу нэг хэдэн улсууд жаахан онцгой л гоцолдоолно. тийм гоцлууд байдаг л байсан. Урлагийн их үзлэг зохиодог байсан шүү дээ. Тэр байх. Байгууллагууд нь Байгууллагууд. надад чи Тэгээд дотроо байгууллагууданд зохиож дараа нь системийн их зохион тий. тэгээд одоо тэгээд Авцран гол. одоо энд бол их олон хүн таньж байгаамаа би. 6 төгрөгийн Намайг байхад байсан улсууд байгаа. Энэ их гоё томруулсан байна лээ. Энэ сайхан юу шок сайхан гаргаад. Хоёр л байна. тий отхонгой байгаа. Тий. Энэ хамгийн сүүлд энэ жаргалантай аманд энэ жавхаа бид нарыг нэг өдөр зугаалуулсан үеийн зураг. Энэ баазад энэ бүр ер нь хамгийн сүүлийн зураг энэ байна лээ. За та бүхэнд өнөөдөр манай хүүхдийн төвд нисгтэр байгаа хүүхдийн төвд ирж одоо хуучин сайхан залуу халуунаасаа дуусаж нисхийн баазын өг түүхийг өрдөөж өгсөн та бүхэнд баярлалаа. Ингээд та бүхэнд
урт насч удаан жараарай гэд төвийнхөө өмнөөс болоо өөрийнхөө өмнөөс ингээд гарын бэлэг өгөө. Ерөөл отолцох тухай За ирээд тастаа хөөе. За гэдэг. баярлалаа. За чи ард гараад 6-1 авчих тий. Тэгээд За тэгээд энэ сайхан бид нарыг уулзуулж энэ сайхан үйл явдал зохион байгуулсан хэнийг авч аваад нэг зураг авчих. зохион байгуулсан та бүхэнд их баярлалаа. За баярлалаа ирсэнд. Та бүхний маань одоо хорвоогийн алтан шараар мөнгө дээж төрийн сүл дэвэх болтугай урт наслаараа удаан жаргаараа юу сонсон 9 цагаан хүсэл чинь ёсчлон сэтгэлчлэн бүтэж явах болтугай гэж Ахмад дуурлуудын гавнаас ерөөл өргөё. За ерөөл оторшгөө. Дотор шиг.